За сайн байцгаана уу? 3 дахь өдрийн бичлэгээр уулзаж байна. За би яагаад өөрийнхөө зурган дээр лайк дарж өдөр алга өөртөө зөв сайхан үг магтаал өрөөл ном уншдаг вэ? Тэгэхээр эмэгтэй хүн болж төрж амьдрах хэцүү. Дээр нь тэр тусмаа хөөхөн ухаалаг эмэгтэй байх хэцүү. Хүмүүс тэгж боддог байх л та. Оо чамд аваад байх зовлон юу вэ? Чи чийс амар хөөрхөн штэ, чи чинь амар мундаг штэ гэж олон хүмүүс хэлдэг. Тэгтэл яг ингээд миний өөрийн зүгээс бол хөндлөнгийн хүмүүсээс магтаал гэж юусоо ирдэггүй. Яг л нэг бол хүмүүс бол угаасаа тэргүү мундаг юм чи хөөрх юм чи хүмүүс зөндөө магтж байгаа гэж боддог. Үгүй болвол магтаад ингэж юм бол одоо хөөрч нь өөрийгөө их юмд батчихна гэж хүмүүс бас боддог. Гуравт нь болохоор юу байдаг? Өрсөлддөг гэх юм уу юу гэх юм. Атаархдаг тийм ээ. Угаасаа сайн байна, хөрхөн байна ч гэж хэлхийг хүсдэггүй. Эсвэргээрээ одоо ерөөсө хүүхэд наснаасаа ахуулаад өдий хүртэл би дандаа доромжлол муу мухаар тийм хараад сонсож ирсэн. Ялангуяа одоо тэр нийгмээс гэх юм уу. Тэгээд юу дээ дөнгөж жоохон ингээл хөрхөн охин байхад чинь л бүтэн байна ч гэдэм үү те. Юу гэдэг чинь гэл амар их тийм нөгөө нэг би хаагаар нь доромжлно. Зүгээр ингээд ирүүл зүгээр байхад хүртэл ингээд муулаал энэ хүмүүс амар зэнэн би ерөөсөө ойлгодоггүй. Тэгээд бүр ах トゥ хамаатан садан хүртэл тэгэл муулаал. Тэгээд дараа нь өсвөр наснд ингээл ирээл айгүй хөөрхөн охин ингээл явж явах чинь айгүй мухаагаар хэлнэ штэ. Байрал одоо яхан манхан гिचий гээл. Тэр чинь айгүй тийм цэвэр арайхан жоохон охин явж хахад тийм мухаа үгээр хэлдэг. Тэгээд тийм нас бий төрцөн эгчнэр ах нар дандаа тэгж нөгөө одоо би ингээд бодоход тэр өөрсдийнхөө сэтгэл зүй дотор байгаа тэр нэг муухай юмаа л тэр нэг хүүхэд рүү хөөрхөн гоё охин руу цацдаг байсан юм шиг байгаа. Тэгэл айгүй тийм сонин комент бичнэ. Тэгээд айгүй тэгээд 18 9 20 болоод ирсэн чинь нөгөө одоо хөөрхөн сайхан гэж харахаасаа илүү дандаа тийм нөгөө дур дачаал тийм байдлаар хандна бүх ирчүүд. Тэг ингээд нөгөө өдөж гэх юм уу те. Тэгээ тийм дур сонирхлын байдлаар. Тэрнээс одоо юу гэдэг үнэхээр ингээд чин сэтгэлээсээ ямар сайхан эмэгтэй вэ те. Гоё шүү гэж тэгэж ингэж хайрлаж магтах тийм зүйл ерөөсөө биш. Дандаа нэг юм тачаасан те. Яаж нэг унтчих уу, өөртөө оруулчих уу гэсэн нэг тийм байдлаар харьцна. За тэгээд 20 хэд хүрэл гараад ирсэн чинь нөгөө нэг дээд үеийн ах нар чинь дандаа ингээл нөгөө юу вэ? Мөнгө төгрөг те янз бүрийн тийм юмар өөрийн болгохыг хүснэ. Зарим нь бүр хүч хэрэглэх гэж үзнэ. Тэгээд хэрвээ өөрийнх нь болохгүй болвол муулна, доромжлно. Наадах чи тийм үхэн штэ, ийм үхэн штэ, тэгсэн штэ, ингэсэн штэ гэж хуушаал худлаа юм яриад. Тэгэл бүр шаал танихгүй бүр уулзж байгаагүй залуу хүртэл бүр надтай унтчихсан гэд яриад яв. Би бүр гайхаад
Тэг тэрэнд нь хүмүүс хамгийн гол амар итгэдэг. Тэгээд эмхтэй хүн амар муу нэртэй. Тэгээд ингээд муулаад ингээд хоорондоо ингээд ярихад нь тэрийг үнэн үү, худлаа юу гэж юусоо шалахгүй. Тэгэл ир эмгүү нийлэл муулаад ингээд явцдаг. Тэгээ одоо ингээд нөгөө сошиал нийгэм дээр ингээд сошиал орчин сая чи нэг юу боллоо штэ. Корона болоод тий карантин болоод тэгээ Clubhouse гээд ярьдаг аппликейшн ингээ үүсээ. Тэгээд тэр олон орны хүмүүс энэ тэндээс цуглаад хоорондоо танилцаад ингээ сайхан ярьдаг. Тэгсэн чинь тэрэн дээр үрдэл бүр нэг ч уулзаж үзээгүй хүмүүс муулаад яриад байвал яах вэ? Тэг би бүр ингээ сонирхолтой гайхаад байгаа байхгүй. Ер нь бол бид нар нэгэндээ хизээч тийм сайн сайхан үг, чин сэтгэлийн тийм магтаал, ерөөл хэлж чадхаа болцсон юм уу? Эсвэл би тийм хүмүүстэй таарад байгаа юм уу? Мэдээж одоо цөөхөн хэдэн хүмүүс байна л та миний ээж маань байна, эмээ маань байна. Багш нар сайхан багш нар маань байна. Тэ? Ганц нэг юм сайхан сэтгэлтэй тийм хүмүүс байна. Тэг ерөнхийдөө маасаараа бол ингээд хүний тэр сайн сайхныг харж чадхаа болцсон нэмж ингэж худлаа муулж гачирлаж доромжилж тэнцэнэсээ тэгж кайф авдаг нэг ийм л нийгэм болцсон юм уу да. Тэ? Тэгэд энэ нийгэмдэр одоо би ч одоо ингээд нас бий хүрээд үздгээ үзээд туулдгаа туулаад тэ салж нийлээд муу нэрээ зүүгээд ингээд даваа туулчлаа. Одоо тэгээд тэгтэл би ч өөрөө дүү охинтой хүн. Энэ Монголд ингээ өвчнөө залуу охтууд байна. Гой охтууд байна. Тэгээд одоо энэ гой залуучууд ч байна. Тэгээд тэдний ингээд тэдэрт хандж байгаа тэр хандлагыг ямар гэдгийг би бол өөрөө мэдчихэж байгаа байхгүй юу. Доор нь бичиж байгаа комент нь бүр амар муухай. Та битүү хараад доромжлол муулах тийм бичсэн байгаа юм чи. Тэгээ одоо тэр охтууд тэр хөөрхөн жоохон цэцгсэн охтууд тэр муухай үг хараад л доромжлолын даах ч юм уу даахгүй ч юм уу те. Тэр нь бүр ингээ нийгэмд нэг юм хэвийн үзэгдэл болцсон. Тэгэл нэгээ муулаад доромжлол байж идэг. Тэгээд нөгөө нийгэмд ингээд хүчээр хийлэл тэгэл тэр бүр амь насны хөнөөцсөн ч байна. Бүр амар юм сонсогдоод те. Тэр нь бүр ингээ бараг хэвийн зүйл юм шиг тэрийг ингээд тэрэнд ерөөсөө ач холбогдол өгөхгүй. Ингээд дүжирсэн юм уу? Ийм болцсон байхын хүмүүс. Тэгээд уул нь бол юу ямаар байна. Энэ гоё цэцэг шиг охтуудаа, энэ гоё цэцэг шиг ургаж сурч хөгжиж байгаа залуучуудаа дэмжээд эдрийгээ гоё чин сэтгэлээсээ магтаад, урамшуулад тэ ингэж баймаар байна. Тэгээ тэр тийм муухай доош орцсон хараалын доромжилсан муухай өгнүүдийг одоо хэрэглэхээ болио. Ялангуяа ах нар эгчнэрээ тэ шин залуу гарч ирж байгаа энэ үеийнхаа энэ охтууд хүүгүүдээ доош нь дарж муулахаа болио. Сайхан дэмжээд суралцаад хамтдаа хөгжөөд сайжраад явмаар байна. За тэгээд надад бол ямар нэгэн тийм сайхан чин сэтгэлийн тийм талархал, баярлал, тийм магтаал маш ховор ирдэг. Тийм учраас би ерөөс дандаа өөрийнхөө зурган дээр өөрөө би лайк таардаг. Би өөртөө сайхан комментиг бичдэг. Би өөртөө өдөр болгон тэ босоод сайхан ерөөл уншдаг. Ямар сайхан өглөө ингээ босоод ирвээ.
Энэ байж байгаа маань ямар сайхан бэ? Тэ? Би ч өнөөдөр ингээд эрүүл сайхан бүрэн бүтэн ингээд сайхан байж шүү дээ. Ямар сайхан юм бэ? Чин сэтгэлээсээ өөртөө ингээд талархдаг. Тэгээ энэ үгнүүд зөв сайхан үгнүүдийг өөртөө хэлдэг. Тэгээд энийг ч бас одоо ингээд нийгэмдээ илүү хэлье гэж бодож байна. Энэ залууж хайч юу зоохон хөөрхөн сайхан залуучууд, хөөрхөн сайхан охтуудтай хэлье. Та нар маань ингээд байж байгаа чинь үнэхээр сайхан байна. Бид нар ингээд цэцгийг хараад баясдаг штеп. Гоё өнгөтэй цэцэг хараад ямар гоё идэг үлээ. Яг тэрнтэй адилхан. Энэ гоё сайхан охтууд, энэ гоё сайхан залуучууд та нарыг хараад ингээд сэтгэл маань баясдаг. Өшөө сайн сайхан яваасай гэж хүсдэг. Тэгээд одоо өшөө илүү их хийж бүтээгээсэй, амжилт бүтээл гаргаасай тийм ээ. Хэрвээ хэн нэг ингээд оромжлоод, гутаагаад, муулаад, муу муухай ингээд энерги ингээд чам руу цацж байгаа бол тэрийг хүлээж авах хэрэггүй. Ерөөсө тэр хүн өөрийнх нь дотор нь л тийм муухай байгаа юм аа л ингээд хүмүүс рүү цацж идэг. Муулж байгаа хүний тэр хүн л өөрөө л муухай байдаг байхгүй юу? Тэрнээс муулж байгаа хүн муухай гэсэн үг юусоо биш. Би ингээд ямар хүнтэй найзуудаа бас сонгохдоо тэгдэв. Хүн ирээд муулж байгаа хүнтэй би найзлдаггүй. Тэр хүн яах вэ гэхээр чамаач гэсэн очивол өөр хүнд муулна штий. Гэхдээ нэг чамд талцсаад өөр хүнийг муулж ийн гэж битгий бод. Чамд сайн да биш. Тэр хүн ч зүгээр хүн муулдаг тийм даталтай байхгүй. Тэгээд өнөөдөр чамд өөр хүнийг муулаад дараа нь өөр хүнд очиод чамайг муулна. Тэгэхээр би хүн муулдаг хүнд юусоо итгэдэггүй. Хүнд оромжилдог хүнд бас би итгэдэггүй. Тэр хүн яаж байгаа? Өөрөө тийм сайн сайхан, өөрөө тийм мундагтай хүнийг оромжлоод байгаа юм үгүй байдаг байхгүй. Өөрөө амжилт бүтээл гаргаж чадаагүй. Өөрөө ингээд тэр дутуу байгаагаа ер нь бол маш атаархуу хүмүүс л хүнийг доромжилдог штеп. Тийм учраас хэн нэгийг доромжлоод явж байгаа хүнд бас би итгэдэггүй. Тэгэхээр бид нар ямар хүнтэй нийлнэ тийм болно. Тэгэхээр хүнийг доромжлоод, муулаад, нийлээл ингээл нэг ингээд шоглол тэнчэнээсээ их тийм кайф аз жаргал аваал ингээд сууж байгаа хүмүүс бол хизээч чин сэтгэлийн тийм хань болох хүмүүс биш үйдэг. Найз нөхөр биш үйдэг. Тэгэхээр одоо бас би дүүнэртэй би ч өөрөө олон дүүтэй тэдэртэй сандаж хэлээд байгаа байхгүй юу. Өнөөдөр тантай нийлээд тань дээр ирээд хэн нэг муулаад оромжлоод ингээд сууж байгаа тийм хүнээс холхон зайгаа аваарэ. Тийм хүмүүс л найз нөхөр биш байдаг шүү. Тэгээд бид нар өөрсдөндөө хамгийн гол нь сайн сайхан үгийг хэлж явах хэрэгтэй. Өөрийнхөө зурган дээр лайктаар яадгийн. Өөртөө сайхан үг хэл, өөртөө сайхан комент бич. Өөх би сая одоо өнгөрсөн сая 30 хоногийн турш бичлэг хийгээ 30 хоногийн турш тасралтгүй дэглэмээ бариад 6 кг хасцсан. Ямар мундаг юм. Өөртөө тийг хэл яадгийн. Өөрөөр тэр чи зөв зүйлс л шүү дээ. Ямар би арх уугаад хулгай хийгээд худлаа яриа яваад байгаа юу? Тэгэхээр зөвтэй зүйл хийж байгаа хүн ингээд өөртөө бас даан баясах хэрэгтэй. Баярлах хэрэгтэй. Бусдыг ч гэсэндээ зөвтэй зүйл хийж яхад нь урамшуулах хэрэгтэй. Тэр буруу худлаа яриа хулгай хийгээд хүн муулаад хүнд оромжлоод ингээ явж байгаа хүмүүстэй бол тэмцэх хэрэгтэй. Үгүй чи битээ худлаа яриа чамтай би найзлахгүй. Яа тэр хүнийг ингээд өгшүүлэх хэрэгтэй. Тэр шүн жоо буруу замаар яваад шүү дээ. Худлаа яриад шүү дээ. Хулгай хийгээд шүү дээ. Хүнд оромжлоод шүү дээ. Хүн муулаад шүү дээ.
Тэр нь миний найз байна уу? Миний хамаатан байна уу? Надаас ах байна уу? Өвч байна уу? Хамаагүй. Баян байна уу? Бүр хамаагүй. Тэг хүн муулдаг, хүн дарамжилдаг тийм ийм муухай зантай хүнтэй би найзлахгүй. Чиний тэр мөнгөтэй байх чинь надад ерөөсөө хамаахгүй. Чиний тэр нэр алдартай хэн байх чинь надад ерөөсөө байдал байхгүй. Зүгээр хол явж хүн муул. Тэ? Би сайхан өөртөө ганцаараа өөртөө сайхан лайк дараад өөртөө сайхан үгээ хэлээд ингээд би жаргалтай байна. За тэгэхээр өнөөдөр юу хэлэх гээд байна гэхээр өөрийгөө дэмжчихье. Бид нар угаасаа бусдаас магтаал, бусдаас тийм сайхан үг хүлээхээсээ илүү зүгээр өөртөө хэлчихье. Өглөө болгон босоод өөрийгөө сайхан өрөөч. Бусдыг ч гэсэн сайхан өрөөч. Сайн байх болтугай гэд. Тэгээд хүн муулж, хүн доромжилж бусдыг гмийг отох хэрэггүй. За тэгээ баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье. Маргааш имчилгээр уулзъя баяр таа.